Эрхэм үзэгчдийн нүчийн амраа амгалан айлтгая. UBS телевизийн нэрийн удас нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За бид нэрийн удасынхаа энэ удаагийн зочинтой уулзахаар Дундгой аймгийн Мандалгой хотод хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн зочин маань Дундгой аймгийн засаг дарганы тамгын газрын дарга Лавс Сүрэнгийн Доржот бидний урилгыг хүлээн авсан байна. За сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайн байна уу? За сайн үжирцгээе. Сайн үжирлээ. За зочин маань ер нь хэр олон салбарт хэр олон зүйлийн хөгжлийн төлөө хүрч ажилтсан бэ гэдгийг тодтогдог. Та хэдэн нэрийн удастай вэ гэсэн асуулт байна. За миний нэрийн удас гэх юм бол одоогоор Дундгой аймгийн засаг дарганы тамгын газрын даргын ажлыг одоо хийж байна. За дээр нь одоо тамгын даргийнхаа хувьд Монгол улсын одоо төрийн албаны зөвлөлийн одоо салбарын одоо дарга хийдэг. За мөн одоо орон нутгад хэрэгжүүлж байгаа томоохон одоо хөтөлбөрүүдийн ажлын хэсгүүдийг ахалж байна. За олон нийтийн байгууллагын хувьд Монголын анхны одоо хөдөлгөөн оюутны холбоо Дундгой аймагт байгуулагдж ирсэн. Наран цэцэрлэг тухайн одоо их хурлын гишүүнээр ажиллаж байгаа үед за тухайн холбоо бол бас анх удирдах одоо үүсгэн байгуулагчаар ажилладаг. За дээр нь одоо сүүлд одоо бид нар улсын хэмжээнд нэг үеийн төгсөгчдийн холбоог бас анх санаачлан байгуулсан. Нэг үеийнхэн 1998 гэдэг төрийн ус байгууллагын одоо үүсгэн байгуулагч чаар ажилдаг. За тэгээ хамгийн том нэрийн утас нь бас гэрүүлэх юм тий. За ураг удмынхаа бас одоо холбоох нь хашийн. Одоо манай энэ ураг удмын бас нэлээд эртээр үеэс зохион байгуулагдсан бүтцээдэг. Тий. Бас улс данлын дээгүүр ордог. Тэгээ тэр одоо зүйлдээ бас цагаа нэлээд зарцуулдаг. За сүүлийн нэрийн утсыг сонирхол татлаад энэ тухай хоёлаа бас ярилцахынхаа дундуур ярилцах болно. За аймгийн засаг даргын тамгын дарга гэдэг бол одоо үүрэгт ажлын хувьд бол маш хариуцлагатай. Үүрэг гэрээр ярих юм бол их зүйл санаа зовдөг тий. Одоо аж ахуйн ажлыг толгойлж ажилдаг, гүйцэтгэдэг шүү дээ. За энэ одоо хариуцлагатай ажлыг авахд бол төрийн албанд нэлээд одоо цаг хугацаа зарцуулсан тий. Олон жил туршлагатай ажилласны үр дүн бах гэж бодож байна. За таны мэрэгжлийг сонирхож байна. За төрийн албанд орсон. За энэ карьерийн тухай яриагаа өргөжтүүлээ. Тэгээ би энэ орон нутгад Дундгой аймагта математикийн гүнзгийрсэн сургалтын сургууль гэж үлзий багшийн нэрмжит сургуулийг бол төгссөн. За ингээд эндээсээ бол Монгол улсын их сургуулийн одоо эдийн засгийн сургуулийн хуваар аваад за тэгээд эдийн засагч одоо менежмент гэсэн мэрэгчлэр дээд сургуулаа төгссөн байгаа. За төрийн албанд бол би хаан улд дүүргээс бол ажлын гараа эхэлсэн. За хаан улд дүүргийн эдийн засгийн төлөлтөд хэлцэн дараа 8 жил ажиллаад 2020 онд за манай аймгийн одоо засаг дарга мөнхөд даргийнхаа одоо бас зөвлөлдсөний үндсэн дээр орон нутгад ирээд одоо энэ төрийн албаны эрхлсэн төвшинл буюу одоо бас нэлээд хариуцлагатай албыг бол ашиж байна. За ингээд л төрийн албанд 10 жил ажиллаж байна да. Дундгойн уугуул хүүхэд. За мэдээж ажил амьдралын мөр хөөгөөд хотод очиж ясаж эргээд аймагтаа ирж аймгийнхаа хөгжлийн төлөө ажилласан байж штэ. Мэдээж хотод сурч байх хугацаанд аймгийнхаа хөгжил за аймгаа нэг улсад нэр гаргачих гэсэн гэж боддог байсан баг. Тэрийг ирээд яг гардан хэрэгжүүлэхэд амьдрал дээр юу ямар байв? Тийм бид төгснөөс хойш л яг одоо ирж сууршиж ажиллаагүй ч гэсэн олон нийтийн ажил за тэгээ нутаг орондоо одоо тохиолдож байгаа асуудлууд дээр бол идэвхтэй оролцдог байлаа бидний энэ залуучууд. Тэгээ одоо бид бол яг ингээд 40 одоо гарч ирээд за илүү их одоо нутаг орондоо багадаа одоо өсч мөрөөж исэн. За мөн одоо залуу одоо эдгээр залуу наснда бодож исэн. За ингээд сайжруулах юмсан. Аль салбар дээр нь юу хийчих юмсан гэдэг юм бодлоод байсан. За тэгээд мэдээж Улаанбаатар бол бас том талбар. Тэгээд энд ажиллаж исэн хүний хувьд бол бас тодорхой туршлага хоригдлуулад тэнд одоо бас сурч мэдсэн. За хийж хэрэгжүүлжсэн ажлаа бас эндээ өргөжлүүлээд орон нутгийнхаа одоо ер нь бол тамгын даргач засаг даргын одоо галтгоо гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр аймгийн засаг дарга одоо ямар одоо хөтөлбөр бодлого зорилго барьж ажиллаж байна. Түүнийг одоо яг яаж бод тендер дээр хэрэгжүүлэх үү гэдэг дээр манай баг ажилладаг.
манай аймгийн хувьд бол одоо өнөөдрийн байдлаар 46.1 мянган хүн амтай. Үүнээс яг хөдөлмөрийн насны 25 мянган хүн байна. Энэ 25 мянган хүний чинь тал хувь нь одоо малчид буюу хөдөө аж ахуйн ажиллаж байгаа хүмүүс гэж бид ойлгож байна. Тэгээ 8,000 гаруй хүн бол хувийн хвшилтээр ажиллаж байна. За тэгээ 3,270 төрийн албан агч байна. Тэгэхээр энэ бүтцийг бид нэг ихнээд ингээ олж харж байгаа. Тэгээ энэ 30 жилийн хугацаанд хүн рүүгээ зарцуулсан төсөв болго. Тэгээ энийг одоо анх одоо орон нутгад ажиллахдаа орон нутгийн төсвийн 30 хүртэл одоо хүний хөгжлөд зарцуулах хэрэгтэй байна гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Хүний чадвартай болох бол мянган бид нар чинь технологи байгаад мянган биднэрт их мөнгө байгаад бол хөгжихгүй. Тэгээ энэ үндсэн нэрийн бодлогыг босруулсан. Тэгээ би танд нэг жижигхэн жишээ хэлэх гээд. Тэгээ бид нар юуг олж харсан бэ гэхээр тэр 98 9 онд бид нар 10 жил төгсөөд ингээд Улаанбаатар руу оюутан болоо явдаг байхад манай аймаг Шорон замтай байсан. Тэгээ хойш гараа явахлаар дэлгэр цогтөгдөг сумыг дайрдаг. Тэнд ингээд 2 дугуй засварчин ажиллаж амьдэрдэг. Тэгээ Шорон замтай учраас дугуй муу хагаал тийшээ заавал очдог. Сая эргэж ирээд аймаг дээр ажиллаж хахад нөгөө хоёр маань нөгөө хийж байгаа ажлын байр нь яг хэвээрээ. Тэр хэрэг орлого нь яг одоо орлого бол одоо инфляцийн дагаал ер нь бол хэвийн түвшиндээ өрхийгөө амжиргаа залгуулах маягтай явж байгаа. Эндээс юуг харж болох вэ гэхээр өнөөдөр тэр хүмүүсийг ур чадварыг хөгжүүлээ тэр холбоот одоо нөгөө бизнесийг дэмжих зээлийн нөгөө тийм ээ үнэ хөгжүүлж ийж дараагийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өгөөд ийм бодлого бариад яваад ирсэн бол тэр хүмүүс өнөөдөр маш том авцарын төв байгуулах бололцоотой дээр нь маш том зах зээл нь бий болж байгаа. Тийм учраас л энэ олон хүмүүсийн одоо гээгдэж байгаа гэдэг юм уу тийм хөгжлийн асуудал бол бас энэ бодлогын асуудалтай гэсэн шууд холбоотой. Тийм учраас бид бол ер нь энэ Дундгуй аймгийг энд ажиллаж амьдарч байгаа хүмүүс л өөдөн татаж тийм өргөжлүүлж хөгжүүлж явах юм байна гэдэг зүйлийг л одоо ойлгосон. Тийм учраас энэ хүний хөгжилтөө төсвийн 30 хүртэл зарцуулаад салбар болгонд одоо хүмүүсийг дэмжиж орон зөрөг өгөөд тэг хөшүүрэг хийгээд явж байгаа. Хүүхдийн сурах орчин гэхээр зүгээр сургуулийн барилга биш байгаа тийм. Тэрнийг дагсан орчин одоо ингээд сургуулаа хичээлээ төр тусарсан хүүхдүүд энд ингээд тоглож наадаад үнэхээр гоё орчин бий болсон биш үү? За энэ санаачлах юм. Тэгээ энэ 1998 онд манай аймагт 21 ар буюу хамгийн олон хүмүүс одоо сурагч төгссөн тийм жил болсон. Тэгээд бид одоо 2015 оноос л нэг үеийнхэн 1998 гэж төрийн бас байгууллага үүсгэн байгуулад тэгээ манай төрийн бас байгууллагын нэг онцлог нь жил болгон нэг хүн манлайлж тэргүү хийж явдаг. Тэгээ 18 оныхын тэргүүнээр одоо 20 жилийн ойн тэргүүн гэх юм уу да. Тэгээд одоо намайг манай найзууд дэвшүүлээд дэмжиж тэгээ би тэргүү хийж исэн. Тэгээд тухайн жилийн тэргүүн бол ямар нэгэн ажил санаачилж одоо хийж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ өөрийн нэрийг уцаа бүтээх хэрэгтэй тийм ээ. Тэгээд тэр жилдээ 20 жилийн ойч байсан. Тэгээд энэ одоо цэцэрлэг байгуулъя. Ингээд багадаа одоо өсөж хүмүүстийн сургуулийнхаа орчинд байгуулъя гэд ийм санаачлагыг гаргаад тэгээд одоо манай үеийнхэн зураг төслийн одоо өөрсдөө хийгээд газар дээр нь ажиллаад одоо бүхий зүйлэн дээр одоо гар бие оролцоогоод хамгийн том онцлог нь бол энд бол улсын төсвийн хөрөнгөөр юм барьж байгуулаагүй. Бүгд одоо олон нийтийн оролцоонд тулгуурласан одоо янз бүрийн контент бүтээх, за дээр нь янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах, иргэдийг уриалгах, за үеийнхнийг уриалгах гэх ийм зүйлүүдээс одоо боссон ийм зэцэг төрөлн байгаа юм. Энийг санаачлаад энийхээ төлөө бас манай үеийнхэн нийлээд 2 жил гаруй зүтгэж босгосон доо. Тэгээ энд одоо бидний нэг концепц агуулгыг хийхдээ 3 насныхан зориулсан ахлах дунд одоо багангийн бүлгийнхэнд одоо ямар хэрэгцээ байна гэдгийг бас бодож хийсэн. За 10 жилдээ л хүүхдүүд үерхэж болцдог шүү дээ, тийм ээ. Тэгээ бидний үед чи одоо тэгэл нэг Вашингийн болон тохой тийм газар уулздаг гэсэн. Тэгээ тэр үе бидний санаанаас гардаг байна. Тэгээд одоо ийм сайхан орчинд ингээд суугаад тий ингээд сайхан үерхэл байх хэвээр дээр нь одоо ингээд ангаараа сайхан ингээд суугаад хичээлийн давтдаг байх хэрэгтэй. Дээр нь бас ийм мөрөөдөлтэй болох хэрэгтэй. Эндээс олж хараа тий нэмийг сэтгэдэг ийм мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Та бүхэн ингээд эндээс анзаарах юм бол ингээд сүйдрөвчөө тийм ээ. Тэгээ энэ гэрэлтүүлэг за тэгээд энэ олсон хашаа тэгээ энэ ургамлын бүтэц за энэ нэг ийм дэлхийн бөмбөрцгийг илэрхийлсэн бас ийм нэг хүрээлэн мөрээлэн гэд бүгд ийм агуулга шингэсэн байгаа. Бас онцлогтой л гэж бид нар бодлоо шүү дээ. За хоёрдугаарт нь болохоор энд 12 төрлийн мод одоо буцөөг
тарьсан. Одоо бүгдээрээ маш сайхан ургаж байгаа. Энэ 2 жилийн дотор бол энэ маань одоо ингээд ганц иш тарьж ирсэн бол 2 жилийн дараа ийм том моднууд болцсон байж байна. За энд одоо бидний нөгөө хамгийн их гоё модж хэрэлдэг Монс гэдэг энэ моднууд яг энэ нэгэнд байж байгаа. За энэ хүүхдүүдийн сууж байгаагийн цааталт бол өхрийн нүд гэдэг нөгөө жимсний модыг тарьсан. За энд бол бас чацарганы суулгацууд ингээд цаагуур нь хашлаг болоод байж байгаа. За энд агч гэдэг нөгөө Канадын одоо далбаагаар илэрхийлдэг хамгийн гоё гоёлын мод шинэ жилээр их гоё харагддаг. Тэгээ агч моднуудыг тарьсан. За тэр цаана бол бид нар бас багш нартаа зориулаад энэ говийн тоорой гэдэг юм үзэсгэлэнтэй мод байдаг. Тэ тэр тоорой мод гэдгийг бас тарьсан байгаа. За тэгээд говьд одоо хамгийн сайн ургадаг хайлаас улаасуудаар бол ерөнхийд нь энэ моднууд зөгцөж ургах нь бас таардаг бах тийм мэдээж тийм судалгааны үндсэндээ л тарьж байгаа. Тэ зөгцөж урган тэгээ зай хоорондын талбайг нь анхаарна. За хамгийн гол нь бидний чухал зүйл бол бас энэ говьдод хаарсан бордоогоор бордож ургалтынх нь одоо юг сайн гүйцэж өгдөг ийм байж байгаа. Тэгээ 2 жилийн дотор одоо энэ ийм том төрөлн болцсон байгаа. Тэгэхээр одоо бид нар бол юг ойлгож байгаа юм гэхээр бүх төрлийн юм бас тайж ургуулж болдгийм байна гэдгийг бас энэ цэцэрлэг төрөлнөөр дамжуулж тэр зэмээ энэ өсвөр насны хүүхдүүдэд энэ босролыг олох зорилгоор энд ийм волонтаас үүсгэсэн байгаа. Олон модны. Тэгээ өмнө нь одоо бид нар яг тарьж ирсэн үеийг бодох юм бол том цэцэрлэг төрөлн болцсон байгаа. Тэгээ манай аймгийн хувьд бол бас энэ иргэд хүүхдүүдийн зорчих одоо суух тухлах ийм сайхан газрын нэг болж тэ. Тэгээ ойрд ирээгүй намар болж гэн модууд нь бас ингээд өнгөөр алаглаад сэтгэл бас хөдлөж гэн. Тий. Ийм сайхан цэцэрлэг төрөлн. Тэгээ та нарын одоо баяр бахтал дурсамжийн шингээсэн ийм сайхан цэцэрлэг төрөлн мандал говьд байгааг ингээд ирээд үзээд харахад бол нөгөө л ямар ч ажил санаачлах хэрэгтэй л гэдгийг харж байна. Тэгээ амжилт хүсье танай үе залуучууд мундаг байна. Баярлалаа. Тэгээ энэ ташранд бас 1998 хаан тий энийг одоо хамт гар бие оролцож бүтээсэн нийт найзуудаа за энийг бүтээлцэхэд бас нэлээд том дэмжлэг үзүүлсэн дундуугийн одоо урлагийн одоо нефт мастерууд маань UB Past одоо бидний одоо энэ төрөлн сурчсан хандивын тоглолт хийж бас хөрөнгө босгож дэмжиж ялаа. Тэгээд анх одоо ингээл хов хоосон газар дээр ирээл ийм хийнэ гэхэд бол итгэх хүн ховор байсан. За тэгээд ингээд 2-3 жилийн дараа бид нэр энэ бүгдийг бол хийж чадсан. Энэ бас нэлээдэг бас өртөг шаардсан, сэтгэл шаардсан, хөдөлмөр шаардсан ажил. Энэ бүхэнд гар бие оролцсон одоо найзуудаа, багш нартаа за бүх хүнд одоо яг энэ төрлийн шиг сайн сайхныг хүсье. Ер нь одоо аймаг өөр өөрийн онцлогоор тийм хөгжлийн салбарууд гэж байгаа шүү дээ. Одоо Дундгой аймгийн хувьд бол за мэдээж нэг намрах бол мал аж ахуйн салбар ах тийм үү. За ер нь хос мартай хүн хоол явна шүү дээ. Тэгэхээр ер нь хамт хөгжүүлэх энэ чиглэлээр юм хийх юм бол үр дүнд хүрнэ гэсэн бусад салбарууд нь юу вэ? За манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн гэж одоо манай аймаг үйлдвэрлэж байгаа нэр төрлийн бүтээгдэхүүн байна. За тэрний 65% нь бол ингээ хөдөө аж ахуйн салбараас үйлдвэрлэдэг. 20% нь бол худалдаа авчдын салбараас за үлдсэн бага хувь нь бол энэ уул уурхай, энэ үйлдвэрчдийн салбараас болдог. Ийм бүтцтэй. Тэгээ би ярианыхэнд бид хоёр хүний хөгжлийн тухай ярьсан. Манай аймаг 3 үндсэн зорилтын дунд хугацаанд тавьсан. Нэгдүгürt хүний хөгжлийг номер 1 болгож бүх хөтөлбөрөөр хийнэ. За хоёрдугаарт нь орон нутгийн эдийн засгийн өршөлтөх чадварыг сайжруулнаа. Гуравт нь болохоор ногоо хөгжил аяж үйлчлэг дэмжинэ. Энэ 3 одоо гол зорилгоо тавиад энэний төлөө бүх арга хэмжээгээ чиглүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр манай аймгийн одоо эдийн засгийг одоо чадахжуулах, бий болгоход холбоотой зүйл бол нэгдүгээрт бол энэ хуулийн хэрэгжилтийг хангах асуудал гэж. Тодорхой тооны уул уурхай компаниуд ажил үйлчлэгээ явуулж байна. Тэдгээр хүмүүсийн улсын бүртгэл бүх юм дандаа Улаанбаатар бүртгэлтэй нэг дүүрэг дээр бүртгэлтэй байдаг. Тэгээд тухайн дүүрэгтээ татварууд л явчихдаг. Тэгээ энэ орон нутгийн баялагийг үл хэрэглэдэг. Тэгэхээр манай энэ татварын орлого ийш орохгүй байна гэдэг асуудлууд дээр нэлээд анхаарсан. За энэ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хоёр дахь арга зам нь болохоор манайх байршлих тийм давуу талтай аймаг. Манай өмнө одоо энэ өмнө гоо гэж Монгол улсын эдийн засгийн улсын төсвийн орлогод 70% төлөвлөж байгаа маш том аймаг байна. За хойно маань Улаанбаатар гэдэг яг мөн адил зайд. Одоо улсын маань нийслэл том зах зээл байж байна. Энэ хоёрын дунд байж байгаа нь манай аймаг бол энэ дээр маш сайн тийм ханган нийлүүлэгч аймаг болох боломжтой хоёр тал байгаа. Гэхдээ эндээс одоо сүлхийтэл бас орлого олдог. Мэдээж тэр хийж байгаа бизнес эрхэлж байгаа хүндээ бол маш ээлтэй байдаг. Маш дорой бизнесмэд босоод ирдэг.
Яг томоохон аймгийн хэмжээний асуудлыг шийдэх, томоохон одоо бас хөрөнгө оруулалтуудын асуудлыг шийдэхийн тулд зайлшгүй бас нэг юм газрын баялагын асуудал бол яригдана. Өмнө бол зөвхөн тэр жижиг 5-7 гэдэг одоо энэ нүүрсний ордоо, төрийн өмчт ордоо ашиглаад өмнөг ахын эдийн засгад жил болгон одоо 200 тэрбум төгрөгийн төсөв иргэдийн хоолоороо баталж байгаа. Тэгэхээр тэр нөгөө төр хувийн хвшлийн түншлэг гэдэг шиг төрийн өмчт оролцоотой. Тэгээд одоо бизнес эрхлэгчдийн хувь эзэмшдэг ийм жижигхэн орд. Тэгээ өмнөг ахын хөгжлийн өнөөдрийн түвшинд гаргасан. Бид нар нэг яг ийм жишг нэгхэн одоо ашиглаж байгаа ордоо нэг ийм орон нутгад ээлтэй болгох ёстой гэж зорж байгаа. Нэг үгэлэхэд. Эхний алхмууд хийгдсэн үү? За яг одоо манай ч ингээд судлагдж байгаа юм нэлээд юм байна. Газрын овор элемент гэдэг бас дэлхийд зохицол дээр одоо нэг гар утасны батарей одоо машины одоо цахилгаан батарей хийдэг. Энэ ордуудын судалгаа нэлээд байна. За нүүрс, хөрөн нүүрс байж байна. Гэхдээ энд нэг зовлон байгаа нь хүмүүс нөгөө хувь хүмүүс төр нэлээд гол нөөцтэй юм ингээд очсон. Гэхдээ нөгөө хүмүүс болохоор ингээд хөрөнгө оруулалт хийж ашигладаггүй. Ингээд аваад зэнзэн ингээд төлбөрийн төлөв байгаад байдаг юм асуудал байдаг. Тэгэхээр одоо энэ бол засгийн газрын түвшинд л яригдах асуудал л да. Яаж энэ орон нутгийг хөгжүүлэхийн тулд аль бассейн дээр нь тулгуурлаж энэ орон нутгийн эдийн засгийг одоо тэлэх вэ гэдэг бодлого байх хэрэгтэй. Тэхийн тулд одоо бид нар юу гэдгийг одоо энэ Эрдэнэс сэлэргээл мөнгөний орд ингээл төрийн өмчт бол манай дундгай 3 сахан зам байдаг. Гэхдээ бүх орлого нь одоо дэше төв банк сангийн яам руугаа татагцсан хэвээр байж байгаа. Жишээ нь энэ ордыг л орон нутагт нь тийм ээ 51% ингээд эзэмшүүлээд тэгээд эндээс олсон орлого орон нутгийн 51% төсвийг бүрдүүлээд эхлэх юм бол манай аймаг бол хөгжлийнхээ хордыг бол нэмнэ маш хурдан нэм. Тэгэхээр аль нэгэн ийм юм дээр л одоо гол одоо салбараа хөгжүүлэх нь зөв гэж бодоод байна. Нэг орд байгаа тэр нэг 500 ажилтнтай, 1000 ажилтнтай тийм ээ. Тэгээд нэмэн бүтээдэг болчихвол бүр сайн. Тэр л энэ орон нутгийн төшиг болоо явж байвал болчих юм байна л да. Өмнөгөө бол тийм ч жижиг 5-7 л аймагтаа төшиг болдог. Бусад томоохон ордууд бол усад одоо нэмэр болдог ийм л асуудал байна. За Дундгой аймгийн Үлзий цумын нутаг. Аймгийн төвөөс за 170 гаруй километр зайд байрлах. За монголчууд Дундгойн нэрийн утас гэдгээр нь мэднэ. Цагаан сувраг. За нутгийн иргэд бол хүндэтгэж цагаан хайрхан гэж нэрийддэг юм блэ. Тэгээд үнэхээр зорин ирэхэд улирлынхаа өнгөөр өглөөний нар, өдрийн нар, үдшийн наранд өөр өнгөтэй харагддаг гайхамшигтай энэ хайрхны бил дээрээ тойлоос аймгийн одоо аялал жуулчлалын бодлогыг ярьж байна. За та өөрөө Дундгойн бас уугуул хүүгийн хувьд нутгийнхаа бас олон сайхан юм одоо газруудаар аялах, за мөн ажиллаа хийгээ явах сайхан л байдаг бах та тий. Тий, одоо ер нь багада өсөд төрсэн нутаг гэдэг бол хүний сэтгэлд хамгийн дотн сайхан байдаг. Тэгээ манай говь нутгийн хүмүүс бол их тал, хээр тийм ээ. Их л онгон одоо зэлгүүд талтай гэж боддог. Гэхдээ мэдээж тал байна. За түүн дундаа бас сайхан байгалийн үзэсгэлэн тийм тогтцоод бол байгалаас заяасан байдаг. За түүний нэг нь бол манай энэ одоо ижи цагаан сувраг. Одоо манай нутгийнхан бол одоо их хүний сэтгэлээр их хүний одоо тэр сүүн цагаан одоо судлаар төсөөлж энэ цагаан сувргаан бол хүндэтгэж хайрладаг. За манай нутгийн гэлтгүй одоо сүүлийн жилүүдэд бол энэ аялал жуулчлалын бас Монголын томоохон одоо бүс болж байгаа гэдэг баяртай байдаг. Жуулчд аргагүй Монгол орныг зорихтой говийг одоо үзэж харъя гэж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ говь нутгаа түшгэлсэн аялал жуулчлалын маш чухал бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Төсөв багтаа аймаг энийгээ хангах тий одоо энэ аялал жуулчлалын газруудаа жуулч татхад хөрөнгө хүч зориулахад ер нь ямар гарц гаргалгаа болж байна. Орон нутгийн хувьд бол мэдээж энэ томоохон одоо газар нутаг дээр дэд үтсийн асуудлыг шийднэ гэдэг бол бас нутгийн хувьд бол бэрхшээлтэй. За улсын бодлогын хувьд бол одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх, за одоо олон сая жуулчин Монголдоо татах welcome to Mongolia гэдэг ингээд явж байгаа. За энэ хүрээндээ бол бид нэр бас орон нутгийнхаа давуу талуудыг бол илэрхийлж зарим талын асуудлуудыг шийдэж явж байгаа. За мэдээж замын хувьд бол одоохондоо шийдэхэд бол төвөгтэй байна. За бидний хувьд бол хийсэн ажил гэх юм бол энэ хугацаанд бол энэ цагаан сургууль орчмын ерөнхий төлөвлөгөөг одоо хийлгэж батлууллаа. Энэ дээр бол мэдээж орон нутгийн иргэдийн хурал, байгаль орчны яам, за орон нутгийн одоо засаг дарга удирдлагууд бүгд оролцож энэ орчмын бол
ерөнхийдөө бас нэлээд баггүй хөрөнгөөр хийж батлуулсан байна. За бид нар бол энэ дээр бол төрөлжүүлж нэлээд төлөлтүүдийг хийсэн. За өөрөөр хэлбэл одоо яг энэ Аз маягийн за нүүдэлчин маягийн одоо харуулах кемпийн эндээ бай. За яг одоо энэ орчин үеийн чиг хандлагатай хурал симпозиум болох тийм ээ. Олон улсын одоо хурал чуулган болох за үзэсгэлэн бодолтой гарах энэ хэсгүүд нь энэ хэсэг дээр байрлаж тэр концепцээр аялал жуулчлалын баазыг хөгжүүл тийм ээ. За нэг хэсэг нь болохоор цэвэр зүгээр зөвхөн одоо амардаг тийм ээ. Яг энэ говь талыг мэдрээд энэ бясалгал хийдэг ч юм уу энэ зүйлүүд нь бол яг энэ хэсэг дээр байрлая гэдэг ингээд төлөлтөндөө бол ингэ сегментүүдийг заагаад өгсөн. Тэгэхээр ингэснээрээ бол энэ давтагдшгүй одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн бол гарах боломжтой байгаа. Одоо бид аялал жуулчлалыг бол төсөөлөхдөө нөгөө хондог гэр 5-10 гэрүүдийн тухаас бол бодоод байгаа. Мэдээж бол өрхөө орлогыг бол гэрүүд дэмжиж байгаа. Тэгээ гэрүүд байна. Гэхдээ жуулчд бол одоо юу гэдэг юм. Одоо сайхан аваад ирэл хэдэн гэр тоноол, дахиад энэ дээр нэг хэдэн гэр тоноол. Ингээ яваад тахлаар бас ингэ давтагдаад байгаа. Тэгэхээр тэдний сонирхолтой зүйл хүлээж байгаа учраас тэднэрт одоо зориулсан өв соёлын үзүүлж харуулах олон зүйл байгаа учраас ялгаатай байдлаар ингээ баазуудаа барьчаал гэдэг юм хандлагаар бид нар ажиллаж байгаа. За аргагүй Монголд ирэх зочдтой бас нүүр тахалсан тий. Одоо аялал жуулчлалын салбарын одоо өнгө төрхийг харуулсан үнэхээр одоо сайхан кемпэд бид бас саатж байна. Тэгээ мэдээж аргагүйтай аймгийнхаа бас аялал жуулчлалын бодлогыг үзэгчдэд нээж харуулахын тулд энд бас нэвтрүүлгийн маань багийг урьсан баха. За би нэгдүгээрт бол энэ аялал жуулчлалыг одоо манай хөгжлийн гол гарцуудын нэг гэж ярьсан. За тэр хүрээнд юу их чухал вэ гэхээр нэгдүгээрт бас сайн кемп их чухал байгаа. За байгалийн давтагдчихгүй одоо энэ сайхан өнгө төрх бол одоо хэдэн мянган зууны жилээс Монгол түмэнд говьчууд бидэнд өвлөгдөж ирсэн ийм үнд зүйл. За энэ үнд зүйлийг одоо энэ орчин цагт хамгийн одоо илүү их тийм одоо эдийн засгийн болоод нийгмийн ач холбогдолтой за өв соёлонд тээсэн за ийм одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулахын тулд маш сайн бол кемп чухал байгаа. Тэгээ тэрний нэг одоо манай энэ цагаан савруудах говь каравансарай гэдэг энэ кемп байгаа. Тэгээ энэ кемп бий болсноороо энэ цагаан савраг гэдгийг илүү олон хүн мэддэг болсон гэж бид нар боддог. Мэдээж нутгийн ард түмэн мэддэг байсан. Илүү гадна дотны олон ард түмэн бол энийг бас мэддэг болсон. Тийм учраас энэ одоо кемп бол их чухлаа гэж бид нар боддог. Мэдээж бизнес эрхлэгчид энэ бүхнийг бүтээн босгож байгаа мэдээж төр хийхгүй тий. А гэхдээ тэднийг бас яг бизнесийн хөрөнгө оруулалтаа хийх нь боломжийг бол мэдээж төр засаг. За аймаг орон нутгаас мэдээж олгож өгсөн. Газар олгох, газраа бас олохдоо хамаагүй ч биш тий. Онцлох. Тэгээ ер нь хөрөнгө оруулалтын бодлогыг дэмждэг бодлогын хүрээнд онцлол. За манай аймаг аялал жуулчлалын хувьд хөгжих боломжтой одоо хэд хэдэн сууг байгаа. Нэгдүгээрт болохоор энэ байгалийн үзэсгэлэнт газруудаа төшгөлсөн аялал жуулчлал. За энд бол одоо манай их баг газрын чулуу, за өнгийн хийд, за ингээд дэлгэр хангаа уул, за энэ дэл уул, энэ цагаан сувраг гэх тийм ээ. Энэ бол байгалийн одоо цаанаасаа өвдсөн ийм одоо маршрут. За нөгөө талдаа болохоор манай энэ говьд бас түүхэн үйл явдлууд олон болж исэн. Түүнийг дагсан бас аялал жуулчлалын мөр байгаа. Жишээ нь торгоны зам. Монголын торгоны одоо замын гол одоо энэ манай энэ Үлзий цумын нутгаас эхлүүлээд ингээд баруун хоошоо ингээд хоошоо явраад чиглэсэн хоёрын салаа зам салж исэн одоо ус байдаг. Тэгэхээр энэ одоо торгоны зам гэдэг бол бас энэ худалдааны тийм ээ нэг эртний соёлыг харуулсан соёлын аялал жуулчлал байх жишээ нэ тийм ээ. За тэгээд энэ үлэг хөрвөл олдуурууд гээд ингээ үзэх юм бол энэ аялал жуулчлалын бол маш олон юм одоо салбарууд сегментүүд байна л да. Тэгэхээр энийг одоо бас хөгжүүлэх тал дээр аймаг орон нутг бол бас менежменттэй байх хэрэгтэй. Нэгдүгээрт бол зөв концепцээр нь хөгжүүлэх хэрэгтэй. Яг адилхан баахан гэр бариад адилхан баахан одоо үйлчлэг үзүүлээд байх юм бол яг аялал жуулчлалээс илүү одоо зочд буудлын үйлчлэг болчихно. Аялал жуулчлал гэдэг бол тухайн газар орон нутгийн онцлогийг харуулсан. Жишээ нь сайхан уугийн тэр одоо өнгийн хийд дээр бол илүү их тийм буддийн гүн ухаан, шашин соёлыг дэлгэрүүлсэн. Тэнд одоо байсан одоо тэр агуу дамцаг дорж гэдэг хүний одоо хийж бүтээж байсан бүтээлүүдийн үзэл санаа нь юу байсан юм тийм ээ гэх жишээний. За энэ говийн энэ каравансарай гэдэг юм уу энэ газар бол тийм ээ энэ тал нутгийн энэ онцлог энийг уужим орон зайд хүн одоо яаж ямар одоо мэдрэмжийг авах хэвээр юм. Энэ их том одоо оддын одоо ертөнцийг өргөн дэлгэрэнлэр харах ямар боломжтой юм. Тэгээ энэ байгалийн өргөмөс тогтсон. Гэх жишээ нь. Тэгээ хадны бичээс гэх юм дэл болын хадны бичээс гээд
одоо нэн эртний одоо хүн үүссэн үеийн тийм ээ хадны бичгүүд байж байгаа. Одоо Монголын галерей гэж ярьдаг. Давтагдчих одоо 5000 гаруй юм хадны зураг байгаа. Энийг бид нар яаж одоо энэ дэлхийн түвшинд таниулах юм гээд. Тэгэхээр энэ орон нутаг бол өөрөө энэ аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг бол маш сайн босруулах хэрэгтэй. За тэр хэрээр бол хөрөнгө оруулагчдыг бол манайд ийм боломжууд байна. Их газрын жуулан дээр бол дуу хоор өв соёлын өлгийн нутгийн одоо задгаа театр наа. Тэгээ энэ театр дээр бол одоо жишээний соёл урлагийн арга хэмжээнүүд бол өргөн хэмжээнд зохион байгуулах боломжтой. Энийг одоо яг түшиглсэн энэ концепцээр томоохон одоо баазууд бариач гэх юм уу ийм саналуудыг бол аймаг тавьдаг. А бид нар бол сүүлийн жилүүд бол ер нь хөрөнгө оруулалтыг бол одоо үндэсний томоохон одоо хөрөнгө оруулагчдад бол хандаж комплексоор шийдээч тийм ээ гэдэг ийм байдлаар бол хандаж байгаа. Тэгснээр бол манай том юм баазууд баригдахаар дагаад олон үйлчлэгнүүд бий болчдөг. Тэгээ бол сонирхсан болгонуудаа бид нар бас үйл хаалгаанд дэлгэхээс илүү ирээдүг нь харж хөрөнгө оруулагчтай бас дэмжих бодлого гарч байгаа. За тэгвэл одоо улсын бодлогоор бид нар бас эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад энэ цагаан зургийг түшиглсэн археологи палеонтологийн судалгааны төв гэж томоохон төвийг говийн бүсийн хэмжээнд байгуулахаар зураг төсөл техник эдийн засгийн үндэслэл босруулаа явж байна. За энэ дээр бол эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө гаргаж байгаа. За ингээд сая одоо шинэ парламент бүрдээд манай их хурлын гишүүн Мөнхбат парламентаар бас энэ асуудлыг тавьж засгийн газрын одоо мөрийн хөтөлбөрт бол оруулж чадсан байгаа. Тэгэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөр ороод ирэхлээр манай энд бол бас томоохон археологи палеонтологийн одоо судалгааны төв Монголдоо бас нэлээд дээгүүр орох говийн бүсийн тэм судалгааны төв байгуулагддаг. Энэ юуг илэрхийлэх вэ гэхээр манай энэ говийн бүс чинь тайлагдчих олон зүйл байна. Ургамлын төрөл зүйл байна, амьтны төрөл зүйл байна. За эртний одоо өлөг гөрүүлийн одоо хамгийн одоо эртний олдор одоо манай Баян жаргалын сумаас одоо олдож байгаа жишээ нь тийм ээ. Тэгээ энэ орчин бол ингээд ер нь бол их тийм тал хэрэг ус нутаг. За энэ дээр бас нэг Марсви гэдэг төсөл хэрэгжих судалгааны ажил хийгдэж байна. Цагаан сургууль ийшээ. Дэлхийн 7 шилдэг төслийн нэг гэж. Тэгээ дэлхийн 7 шилдэг төслийн нэг гэдэг энэ сансарт нисэх одоо зорилготой хүмүүсийг одоо бэлтгэх судалгааны төв гэж байна. Тэгээ Марсви төсөл маань бас энэ морин толгойн цав гэдэг бас энэ үлзий цумын нутагт хамаардаг тийм одоо цав газар байгаа. Тэр цав газар нь бол Марс хэрэгтэй бол нэлээд төстэй байна. Үнэхээр юм боломжтой газар байна гэж сонгоод одоо судалгааны ажил нь явагдаж байгаа. Одоо сансрын хоол гэж байгаа. Тэгэхээр энэ тухайн бүс нутгийн хоолыг бас судалж байна. Манай махыг одоо хатгалгаар авч иж Америкт очиж танилцуулсан сансарт идэж болох хүмүүс мөн үү биш үү гэдэг. Ингээд дагаад бол маш олон одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд бол хөгжих юм байл. Тэгээ энэ төсөл хэрэгжих юм бол манай аймгийн аялал жуулчлал бол одоо шинэ түвшинд буюу дэлхийн стандартын түвшинд одоо гарч ирэх юм боломжтой. За тэр хэрээр орон нутгийн одоо ажил амьдрал бас нэлээд өөр түвшинд гарч ирэх юм боломжтой гэж үзэж байгаа. За энэ ажлуудыг одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд багаараа бид нар бас хийж бүтээсэн байна да. Суурь баримтыг бий болгосон байна шүү дээ. Суурь баримтыг бий болгоод тэгээ байгаль орчны яам газар олголтын дээр нь асуудлыг бас шийдвэрлэх чиглэлтэй. За аймгийн удирдлагууд бол бүх төрлийн тусалцааг үзүүлж байна. Тэгэхээр бид нар энэ төсөлдөө бас хайртай. Тэгээ энэ төсөл маань хэрэгжүүл манай дундуур одоо дэлхийн дундуур болно. За сайхан өрөөлөө. Яг энэ кемп байрлаж байгаа энэ нутаг орны бас онцлог нөхцөлд гадны одоо жуулчдыг татсан бас сэтгэшгүй гэж гайхалтай ивент байдгийг бол мэднэ л дээ. Тэгээд тэрийг бас та өөрөө санаачилж ирсэн гэсэн. Тэр тухай бас сонирхуулаач. Тэр аялал жуулчлалын ондоочлол буюу одоо яг юугаараа бид нар тийм ээ өөрийн орон нутгийн брэндээ үүсгэж энэ Монголынхаа аялал жуулчлалын зах зээл дээр оролцох юм бэ гэдэг асуудал нэлээд яригдсан. Жишээ нь хөвсгөл бол одоо тэр мөсний баяр ч юм уу тий. За Баян улгийн бүргэдийн баяр хийж гэн. За тэгээ манай одоо Сүхбаатар аймагчин дээр Алтаваа дарган гэл одоо бас нэг хиймрийн одоо аялал жуулчлал гэдэг юм уу тийм ээ. Тэгээд энэ мэтлэн ингээд нөгөө ялгаатай бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа нь нэгдүгээрт бол тухайн орон нутгатаа бас ач холбогдолтой. Хоёрт бас улсын хэмжээнд бас ойлгомжтой. За говьроо бол ийм үз чинь, хангаараа бол ийм үз чинь тийм ээ давтагдчихгүй гэдэг. Тэгээ энэ донд бид нэр бодож байгаад тэгээд нэг түүх уншиж ирсэн. 15 дугаар зууны үед лөө Лусан Данзан Бэрэлэг их урт нэртэй тийм одоо Монгол зурхай нэ одоо суурийг тавьсан хүн. Тэр хүн одоо энэ олдохын тал цагаан зураг орчмын энэ талд ирж тухайд одоо орон зурхай судлах гэж энэ оддын зүй тогтол байршлуудыг одоо харж зурлага хийж исэн байна. Тэгээ эн чинь нэг талдаа бол математик, нөгөө талдаа бол тэгээ оюун санааны бүтээл зурхай гэдэг бол өөрөө. Тэгээ энийг хийгээд тэр одоо 15-4-5 зууны үед ямар ч одоо техник технологи ашиглахгүйгээр одон гарагийн хөдөлгөөнийг бол ажиглаад ингээд зурцсан. Одоо ч монголчууд монгол зурхайгаа хэрэглээ явдаг. Тэгээ энийг яагаад энд нутагт ирж хийх болов гэсэн чинь хамгийн их одоо
дэлгэмэл гэх юм уу ингээд өнцгөр одыг ингээд одоо ажиглах боломжтой газар нь. За дээр нь маш одоо од их ойрхон тод харагддаг тийм ээ. Ийм газар байна гэсэн нэг тийм түүх сонсч ирсэн. Тэгээд би тухайн үед энэ баазын одоо удирдлагуудад ийм одоо ээлж урчлын бас идея байна. Брэнд байна. Энд хийсэн ийм түүх байна. За энийг сэргээгээд ээлж урчлын одоо ивент хийгээч гэд. Тэгээ бүгдээрээ бодоод эн чинь гоё юм байна. Манад ихэвчлэн одоо энэ говийг үзэх гэж Азууд их ирдэг. Том хотуудаас их жуулчд ирдэг. Бүгд одоо од харж чаддаггүй. Гэрлийн бохирдолд орцсон үйлдвэржилт. За тэгээд дээр нь бас одоо тийм ээ баянгай манан гэл ийм зүйлүүд байдаг. Ийм улсууд бол хэдэн тэрбумаар байна дэлхий дээр. Тэгээ Монголын говьд ийм сайхан цэлгэр од гэж юм байна гэдэг ийм яригадаад. За тэгээд ингээд жил болгоо хийе гэдэг. Энэ дээр нэг жоохон сонин түүхээр хад нэгэнт одоо чи нэрийг өгсөн чи одоо хизээ их юм бэ гэдэг. Тэгэхээр би зүгээр санаанд ингээд бодож байгаа та нар ингээд яг 6 сарын 24 25-нд хийчихээ. Зуны тэрэм сайхан. Хамгийн цэлмэг байдаг үе. Цэлмэг үеүүд дээр тий одоо сайхан 100 эхэлж идэг ийм үеүүд дээр нэг тийм сэрэг бахах. 6 сарын 24 25-нд л хийчих гэлчихгүй юу. Тэгээ анхных нь одоо өрөөд ирсэн. Тэгээ тэн дээр хамгийн сони юм 6 сарын 24-ний өдөр дэлхийн одоо Нарны аймгийн 5 гариг нэг шугам дээр шүн давхцсан. Үзэгдэл болсон. Тэгээ тэр нь болохоор нэг 60 жил юм уу 50 хэдэн жил нэг удаа болд юм л. Тэгээ бас их сонирхол юм лээ. Тэрийг харсан тэр өдөр харсан хүмүүс бол маш их бэлгшээж ирсэн. Тэгээ энэ одыг харах одоо ивент гэдэг юм уу энэ арга хэмжээ бол нэг талдаа бол маш том соёл, нөгөө талдаа бас маш том одоо хүний нөгөө сэтгэлгээний орон зайг юм задалдаг юм аялал байт юм байна гэдгийг өөрөөсөө бас ингээд зохиож хийгээд оролцоол мэдэрсэн. Аялал жуулчлалын бас гоё брэнд гаргасан бол ингэж гоё тийм санаан дээр бас толгуурлж тэрийг бас түүхийн сурвалжтай холбож өгч ингээд баяжуулаад хийвэл аялал жуулчлал гэдэг бол бас маш сайхан салбар юм байна л гэж одоо тухайдаа бодож байлаа. Бид аймагаас ирсэн хүмүүсээс тухайн нутгийн одоо брэнд болсон бүтээгдэхүүнийг хүлээдэг. За дунд хаваас жишээлбэл ингэний хормог, за айраг тий. Одоо сүүлийн үед бол бас нүүрсний ордын бас гайхалтай бүтээгдэхүүнүүдийн жишээлбэл би өөр дээрээ хэрэглээд байгаа. Тэр ер нь бизнесийг дэмжсэн том бодлогыг яг энэ хэсэгт ярих гэж өрссөн тань. Тэгээд манай одоо орон нутгийн хувьд бол жижиг дунд бизнесийг хөлхөө дэмжиж ажиллаж байна. За ер нь бол 2020 оноос энэ ковид цар тахлын дараагаар хамгийн их одоо хөрөл амссан юм шиг бизнес эрхлэгчд байсан. Удаан хугацаагаар одоо ажил үйлчилгээгээ хаалгасан тий. За тэгээд борлуулалт байхгүй ийм нөхцөл байсан. Тэгэхээр бид нэр 2021 оныг бол бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаад за энэ хүрээндээ бас нэлээд олон ажлуудыг хийсний нэг нь энэ донол үйлдвэрлэлүүд төв баг. За ер нь бол энэ бизнес хийж байгаа хүмүүс тохиолддог хамгийн том бэрхшээл бол нэгдүгээрт жижиг дунд бизнес хийхэд зээлийн үйлчилгээ маш чухал. Тэгэхээр бид нар жижиг дунд зээлийн одоо үйлчилгээг хөрөнгөний санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх. За аль болох одоо энэ бизнес хийхэд нь одоо таатай зээлийн нөхцөлүүдийг бий болгохын тулд бас банкнуудтайгаа тэр үед уулзаж тий одоо тэгээ жидүүгийн сан манга өргөжүүлж ингэж ажилласан. За 3 дугаарт бизнес эрхлэгч тулгамддаг том асуудал байна. Бүтээгдэхүүнээ хийгээд эхэллээ тий. Тэгээ өөрсдөө бүтээгдэхүүнээ хийгээд дараа нь өөрсдөө борлуулах болдог. Тэгээд нэг хүн дээр ингээ маш олон ачаал ирж байгаа яг хов хүн дээр ботход иргэн одоо дорж бизнес хийхэд 5-6 шат дамжлага дамжиж төсөл бичиж сурах болж байна тийм ээ. Ийм ачаалууд байгаа учраас энийг хөнгөлөхийн тулд бид нар энэ зорилгоор бол энэ дундад үйлдвэрлэл төвийг 2022 онд ашиглалтанд оруулсан. За энэ төвийн онцлог маань бол одоо манай аймгийн альч өнцөг болон бүрт одоо өөрийн гэсэн одоо нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ эхэлж байгаа хүмүүсийн маань одоо бүтээгдэхүүнийг энэ төвөөр дамжуулж ямар нэгэн шимтгэлгүйгээр одоо борлуулж өгөөд буцаагаад борлуулалтын орлогыг тэр дээрүүд нь шилжүүлж өгдөгөөр бизнесийг дэмжиж байгаа. Тэгэхээр борлуулалт бол маш чухал. За дээр нь болохоор ихэнх одоо бизнес эрхлэгчтэй маань ажлын байр байдаг. Үйлдвэрлэл явуулдаг. Тэгээ ер нь бол стандартын бус гэрийн нөхцөл ташаандаа бизнес хийж авч жишээний тийм ээ. Ийм байдаг. Тэгээд судалгаа аваад үзсэн чинь нийт одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бараг 60 орчим хувь нь ажлын байр хэрэгтэй гэсэн дүн гарсан. Тэгээ бид энэ дээр одоо яаж ажлын байрыг бий болгох гэж бодож эхэлсэн. Тэгээд энэ дээр бол хамгийн чухал асуудал болохоор шинээр одоо томоохон одоо бизнес инкубатор төвүүдийг байгуулахад асар хэмжээний төсвийн мөнгө орно. Гэтэл энэ нөгөө эсрэг талд нь судлаад үзэхлээр төрд ийм ашигладаг болцсон
маш том объектууд байж Үнгүүдчээд. Үнгүүдчдэг нэг шин сургууль баригдахад хуучин сургуульд нь ашигладаг болчдөг тийм ээ. Тэгэхээр төр болохоор ийм байж болохгүй гэсэн зарчмыг л бид энэ 4 жил бол барьж ажилласан. Ийм одоо төрд байгаа ашиглалтын өмчүүдийг засварлаж юм хийх гэж байгаа хүмүүс ажлын байраар хангая. Хангахдаа ямар нэгэн одоо жишээ нь төрөөсөө дарамтгүйгээр зөвхөн урсгал зардлаа өөрсдөө төлөө яваа. Өөрсдөө зохион байгуулалтанд ороо. 10 өрөөтэй байр ах юм бол 10 одоо бизнес эрхлэж ороход нэгдүгürt бол урсгал зардлаа хуваагаад төлчихнэ. Тог цахилгаан, зэвэр ус, бохир гэх тийм ээ. За тэгээд цаашлаад хамтдаа сургалтанд суучна гэдэг олон талууд бол бий болж ирсэн л дээ. Тэгээ энэ тод жишээ нь бол аймгийн бизнес хөгжлийн төвийг байгуулсан. Хуучин одоо мэрэгжил сургалт үйлдвэрийн төвөд маш том одоо барилга объект эзэнгүүдэд хайхрах орхигдсон. За энийг бол сэргээж бизнес эрхлэгчдийг бол оруулаад энд хөгжүүлж байна. Та харин манай энэ нөгөө гүмний одоо зөвхөн Лондоноос гардаг энэ гүмний нүүрсний одоо тийм давхаргаас гардаг гүмийн гэж одоо маш чухал элемент байдаг. Дийлэх компаниуд нь энэ дондгод үйлдвэрлэдэг. Тэр гүмний бордог авч тариалан гахын талбайг бордсон байлээ. За дээр нь одоо мал аж ахуй бас яадаг бордог. Тэжээлүүд өч тэжээлүүдийн гүмний орцтой. За тэрийг малчт маань аваад цаг зуудын үед бол даван гарсан гэдэг олон сайн жишээнүүд яригддаг. За хүний биед бас энэ гүмний гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Тэрний нэг нь одоо сүүлийн жилүүдэд гаргаж байгаа манай аймгийн гүмний орцтой шампунь богод байгаа. Тэгээ энэ бол бас хүмүүст бүсний ургалт за тэгээд цаашлаад маш олон гоо сахны зүйлүүд дээр хэрэг нөлөө үзүүлж гэсэн ийм үр дүн гарч байгаа. Тэгээ энэ бол бас манай аймгийн нэг брэнд бүтээгдэхүүн. За манай аймагт бас хэд хэдэн брэндүүд байдаг. За агаар хувин гэдэг одоо модгоо газар мөртлөө ийм сүнгийн хувин үйлдвэрлэдэг. Том одоо сайлын хувин үйлдвэрлэдэг. Тэгээ хангаан нутгаас 21 аймагаас бид нэр захиалга авдаг. За хөдөө аж ахуйн яам бас улсын аварга малчтад агаар хувин бэлгэлдэг. Тэгээ энэ нууц технологи нь бас энд үйлдвэрлэгчдэд байгаад байгаа. Хангаад бас ийм хувингуудыг хийдэг мөртлөө нөгөө юу н гоожод өгд юм байна. Одоо сүү сайлна. Тэр модны орцсондоо. За тэр нарийн технологи байдаг гэж одоо үйлдвэрлэгч нь хэлсэн. Тэгээд тэр нь бол бизнесийн бас нууцаа. Тэгээд агаар брэнд гэдэг бол бас манай нутгийн томоохон одоо брэнд байдаг. За тэгээд дээр нь бас энэ хугацаанд бид энэ орон нутагт өндөгний аж ахуйг болгосон. Говь өндөг гэдэг. Тэгээд жигдүүнүүдийн зээлээс одоо 2 залуу гэрэл хурж ирэл одоо ийм хийх юм аа гэж санаачлаг гаргахад нь ингээ бид нэр шууд одоо тэр залуучуудын өсөлт мөрөдлөг дэмжиж газар за тэгээд тухайн одоо бизнесийн зээл юмуд дээр нь одоо маш шуурхай хандхыг л одоо төрөндөө хэлдэг шүү дээ. Тэгээ өнөөдөр бол өдөрт 5000 өндөг авдаг ийм говь өндөгний аж ахуй дунд очиж явуулсан. Одоо бидний 80 жилийн түүхэнд л ийм өндөгний тухай ойлголт байгаагүй. Тэгээд цаашлаад манай нутгийн нөө махсуу, айраг цагаа, эдэ бодаа байна. За манай нутг бас нэг онцлог юм байдаг энэ хүмүүл үүдийн говийн хүмүүл. Говийн мах яг амттай байдаг бол энэ таан хүмүүлийн тэн дотор байдаг тэр антиксоц буюу тэр ашигтай чанар гэж байгаа. Тэр нэг өндөр үт юм билээ. Нарнаас ихтэй авдаг. Тэгээд ийм ашигтай чанар өндөртэй. Тэгээд энэ газрын эрүүл хөрсөн дээр ургасан. Тийм учраас энэ мах одоо бүтээгдэхүүнд хамттай байдаг. Тэгээ энэ хүмүүлээр бид нар бас томоохон судалгааны ажил Монгол Улсын их сургуулийн доктортой хамтарч хийж байгаа. Тэгээ энэ дотроос нэг хавдрын эсрэг дарангуул үзүүлдэг эмийн одоо ургамал гаргаж авах судалгааны ажлуудыг ингээ хийгээ явж байгаа. Энэ мэтчлэн бид нар бол энэ бизнес эрхлэгчдийн тэр хүсч мөрөөж байгаа агуулга руу тий зорилго руу хамтдаа л одоо зүтгэх нь бол манай нутгийн бас чухал хөгжлийн нэг байгаа. Жишээл манай аймаг одоо улстай тэргүүлдэг сайхан үзүүлэлтүүд байна. Одоо дундаж наслалтаараа хамгийн дээгүүр байдаг. Монгол улсын хэмжээтэй. Дундаж наслалтаараа дээгүүр байдаг гэдэг чинь эрүүл мэндийн хөгжлөнүүд бас муугүй гэсэн үг. Эхийн эндэгдэл мэндэгдэл сүүлийн одоо 9-10 жил гараагүй ч гэдэг юм тий. Тэгээ хүмүүсийн бас энэ айдуу тайван байдал, дурны онцлог гэдэрхэд бас эн чинь өөрөө ингээд хөгжил ярих гэж байгаа бол бас хүн чинь урт наслахыг л бодно зү. Тэгэхээр манай аймагт ч одоо олон цагаан талууд байна. Өв соёлын маш олон одоо бүтээгдэхүүнүүд энд хэдэн мянган зуун жил өвлөгдөж ирсэн байна. Энэ уртын дуу, тэгээд дэмбэ наадам, айргны соёл, гэрийн ёс санчлагууд гэдэг. Ийм сайхан зүйлүүд олон байна шүү дээ. Энэ сайн зүйлүүдийг л бид нэр олж харах нь бол аймгийн төдийгүй улсын хөгжидлийг хамаатай асуудал гэж байна. За дунд говь хөгжинэ гэсэн урайтай. За энэ маань өөрөө Монголын говь хөгжинэ гэж өргөцсөн. Тэгэхээр дунд говь өөрөө яг энэ өсчилсэн хөгжлийн үзэл баримтлалт ямар байр суурьтай, ямар оролцоотой, ямар тоглогч байна гэж үзэж байна. За энэ дээр бол том утгаар нь ярих юм бол Монгол Улсын засгийн газраас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх 72 цагийн одоо аялал жуулчлалын хөгжлөгөө гэж
одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хөршүүттэйгээ тохиролцоод явж байгаа. Энийг манай аялал жуулчлалын компаниудаа сайн мэдж байгаа. Тэгээ бид нар энэ бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын бас нэг тийм органик төв бай гэдэг. Эндээ бол яаж яах вэ гэхээр тэр олон уулуурхай аж үйлдвэржилтийг бий болсон олон одоо ажлын байрууд бий болно. Олон гадна дотны залуучууд ирж ажиллана. Тэр хүмүүст бид нар аялал жуулчлалын үйлчлэл үзүүлэх мөрөн боломжтой. Сайхан байгалийн газруудаараа тойруулахын сацуу, дуу хоор, өв соёлын үлгий гэж бид нар том брэнд. Тэр урлаг соёлоор бол хүн үргэлж сангаж тийм ээ үргэлж одоо таашаал авч идэг. Тэр зүйлийг дундуур ард хүн бол одоо хийж чаддаг гэдгийг манай нөгөө уртын дууны урхан зам төвийн наран арга хэмжээнээс бол та очиж исэн хүн харсан байх тий. Энэ зүйлээрээ бид нар ингээд ийм үйлчлэгээ зөөлөн одоо дэд бүтцийг бий болгож ийм үйлчлэгээ үзүүлье гэж одоо өссөн хөгжлийн бодлогоо болвол ингээд голлох бодлогуудыг нэг болгоод явж байгаа. Тэгээ ер нь бол одоо энэ ор амьсгалын өөрчлөлт гэж хүмүүс яриад байгаа. За сүүлийн жилүүдэд бид 2021 оны 3 сарын 14-нд тийм хүчтэй байгалийн одоо гамшигтай нүүр толж ирсэн. Өглөөний 10 цагаас одоо оройны одоо 24 цаг хүртэл түнэр харанхуй одоо шүн шиг ийм хүчтэй шорон шороо тавьж за бүх одоо хөдөлгөөн зогсож гамшиг учирж ирсэн. Тэгээ энэ гамшиг дээр одоо бид ажиллаж ирсэн хүмүүсийн хувьд нэг л зүйлийг одоо бодох хэрэгтэй болсон. Энэ бол яг ногоо хөгжил гэдэг зүйл амьдрал дээр яаж бий болох юм бэ гэдэг. Тэгээ бид нар энэ 3 сарын 14-ний шуургын дараа дундуугаа ногооруулах гэж хөтөлбөр боловсруулсан. Богино хугацаанд боловсруулад аймгийн иргэдийн оролт танилцуулсан. За энэ хүрээндээ бол ер нь энэ түүхэн 80 жилийн хугацаанд хичнээн одоо мод боцоог ард иргэд маань өөрсдөө тарьсан юм бэ. За хоёрдугаарт нь болохоор яг хичнээн хүн яг энэний төлөө зүрх сэтгэлээ зориулж одоо амьдралаа зориулна гэдэг шиг яг ажиллаж байна гэдгийг судалж үзсэн. За яг бид энэ дотоодынхаа одоо энэ орон нутгийнхаа наандаж одоо хүнсний ногооны хэрэглээ эрүүл хүнсээр одоо органик хүнсээр өөрсдөө хангаж чадж байна уу гэсэн ийм 3 асуултанд одоо хариулт өгөхийг зорьсон. Цаад утга санаа нь болохоор мэдээж энэ амьдрах орчин, за эсний нүүдэл, салхины өвчтгийг сааруулах зорилго бий. Гол нь хүмүүсийг энэ зүйлд уриалж одоо ногоон одоо босролтой болох асуудал хамгийн чухал байсан. Тэгээ бид энэ хугацаанд одоо нэг 10 хүрэхгүй ийм энтерпренер хүмүүс тэгээ сум нэг ийм энэний төлөө төрсөн юм шиг ийм идэвхтэй хүмүүс байдаг. Тэгээд хүмүүс болохоор тэр хүмүүс л энэ зүйлийг одоо хийдэг гэдгээс өөрсдөө ингээд яг энийг яагаад хийж болохгүй гэж. За энэ хугацаанд бид нэг 150 гаруй хүнийг 4 жилийн хугацаанд автан сургаад за ингээд ямар үр дүн гарваа гэвэл 4 жилийнхээ одоо тавьсан зорилтоо хэрэгжүүлсэн. За нэг 270 гаруй мянган одоо мод боцоогийг тарьж ургууллаа. За 10 гаруй хүн одоо эрхэлдэг байсан одоо ногоон аж ахуйг өнөөдрийн байдлаар манай аймгийн 150 орчим иргэн 15 сумын хэмжээндээ суралцаад хөлөмж за хүнсний ногоо тариалах за мөөг тариалах гэдэг юм ингээ олон төрлийн боломж байдгийг олж мэдээд хэрэгжүүлж байгаа. Энэ нь бас сайн мэдээ. Ингэснээр бид нэр нийт одоо үр дүн гэх юм бол дотоодынхаа аймгийнхаа одоо хүнсний ногооны хэрэгцээг 17% нь аймгаас хангадаг байсан. Хүнс нарийн ногооны хэрэгцээ 28% болж өссөн байлээ. Тэгэхээр бид энэ хөтөлбөрийн үр дүнг бол ажлын байр нэмэгдэж байна. За дээр нь иргэдийн сэтгэлгээ хандлага бол маш их өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа. Тэгээ бид энэ цаашдаа энийг одоо улам том арга хэмжээ болгохын тулд агропаркийн төсөл одоо хийгдэж байна. Говийн бүсийн одоо бүх үржилгээний суулгацыг гаргах зорилготой. За дээр нь говьд бол юу их тохиромжтой гэхээр энэ нөгөө хөрсний ургуулын бүтцийг энэ сэргэж байгааг нягтруулахын тулд тачирхан ургадаг энэ говийн ургуулууд тий согоо ур Монгол хазаа гэдэг энэ ургуулуудын өрөөг илүү их тийм нийт масс хүртээж нөгөө нягтралын илүү сайжруулал жинхэнэ одоо нөгөө ногоон хөгжил ногоон одоо бэлчээр гэдэг чинь үүсэх юм байна гэдгээс ойлгочоод тэр төрлийн ургамлуудын нөгөө өрийг гаргаж авах аргыг одоо манай нутгийн бас чадaltaй сайхан эрдэмтэн залуучууд байна. Тэднэртэй хамтраад судалгааны ажил нь бол хийгдэж явж байна. Худалдаа авагч нэмэгдэж байгаа юм нутгийн брэндүүдийг бүр өргөнөөр хэрэглэмээр байдаг. Одоо жишээлбэл заавал би дунд говьд ирснээр худалдаа авах биш. Улаанбаатарт нэг супермаркетаасаа дунд говийн одоо энэ нэрийг гаргаж байгаа бүтээгдэхүүнийг авмаар байдаг. Тэгэхээр бүр л одоо энэ үйлдвэрлэгчдийнхээ хүчин чадлыг нэмэх шаардлагатай байна шүү дээ. Бүтээгдэхүүнийхээ тоог
нэмэгдүүлэх. Энэ дээр юу ямар бодлого гарч байна? Тий, одоо энэ бол одоо бидний нөгөө том зорилго. Ханган нийлүүлэгч аймаг болёо гэсэн юм зорилт тавьж ажиллаж байгаа шүү дээ. Одоо бид нар энэ дулааны цахилгаан станц ашиглалтанд ороод энэ аймгийнхаа зөв уртлын бүсийг бол энэ үйл үржилтийн ариан гэж тусгай төлөлт хийх гэж. За энэ дээр бол ямар төслүүд явуулж байгаа юм бэ? Нэгдүгürt 50 га газар дээр юм агропаркын төсөл явуулж байгаа. Говийн бүсийн хэмжээний одоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. За тэгээд эрүүл хүнсээр хангах зорилготой. За энийг эрдэнэ төлөвлөлтөөр бид нар хамтраад техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулалт явуулж байна. Тэрний өмнө шатн дээр бид нар бол маш олон одоо ногоочд, маш олон хүмүүсийг сургаад бэлдээд яг энэ өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд ингээд хийгээд эхэлсэн байж байгаа. Тэгээд цаашаа бид нар энэ том ажлын байр болохоор тийшээ татаж одоо хамтарч ажиллах тухай асуудал. Эхэнд бол хамгийн чухал юм нийгмийн дэд үтсэх чухал юм л. Одоо дулааны найдвартай цахилгаан станц, цахилгааны найдвартай их үүсвэр, за тэгээд цэвэр бохрын одоо томоохон байгууламжууд гэдэг. Тэгээд энэ дээр нөгөө газар төлөлтөө маш зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүтцүүдийн бол аймаг бас төлөвлөлөөд энэ хугацаанд бас нэлээдгүй ажлуудыг бол амжилтаа явуулж байна. Тэгээ яг одоо энэ бүтээгдэхүүнүүд маань ингээд хэрэглэгчдэд таалагдаад ирэхэд илүү их тийм бизнесийн урт хугацааны зээлүүд авах боломжтой болно, тийм ээ. Илүү их тийм объемоор үйлдвэрлэх боломжтой болно. За энэ дээр бол аймагаас гол анхаарч байгаа юм бол ерөөсөө л брендинг үүсгэх, сабаглаа бодол, чанараа алддаггүй байх. Хоёрдугаар тэр хүмүүсийн түүхий тасралтгүй хангадаг байх хэрэгтэй. Тэр нөхцлүүдийн одоо иргэд болон бизнес эрхлэгчдийн түншлэлийг одоо маш сайхан бий болгож өгөх шаардлагатай. Тэгээ түүхий тасралтгүй байж энэ массын том үйлдвэрлэлүүд явагдана, тийм ээ. За энэ тал дээр бол аймгийн зүгээс бол ямар ч байсан ингээд төлөвлөөд аймгийнхаа одоо газар зүйн байршлаар хамгийн давуу талтай 3 сум дээр юм үйлдвэрлэл үйлчлэгээний логистикийн төв гэсэн цэгүүдийг бий болгоод эдийн засгийн хөгжлийн ямар дэмжүүлээд одоо төсөл нь ингээд хэрэгжиж эхлэх гэж байгаа. Тэгээд тэн дээр бол яг энэ үйлдвэрлэлийн тухайн асуудал бол тавигдж эхэлнэ. Суур нь ингээд эрүүл зөв хандлагаараа л одоо бий болж байгаа нь хамгийн чухал, тийм ээ. Жишээ нь таны дуртай шампунь бол их зөв тийм гарааны бизнесүүдийг хийгээд ингээ одоо онцлогтой давуу талаа ашигласан. Тэгээ шаардлагатай өнөөгийн нөхцөлд. Тий, бас дахин давтагдчихгүй. Тэр зөвхөн тэр нэг манад байдаг тийм урхайн л давхаргаас гардаг. Бас тэр болгон бас гараад байдаг юм байна. Та ер нь аймгийнхаа хөгжлийн төлөө хэр хугацаанд ажиллая гэж бодож байна? Үгүй одоо би чинь энэ нутгийн өвд эдс маань чинь нутгийн улсууд. За тэгээ манай аймгийн боломж их байгаа. Хөгжих. Тэгээ мэдээж одоо би энэ орон нутгийнхаа хөгжлийн төлөө бас хамт олонтойгоо нэлээд их цагийг сууж, зарцуулж ажиллаа. Бидний багийн нэг онцлог гэх юм бол 7 хоногийн 6 өдрийг бас ажилдаа зарцуулдаг. Иргэдээ сонсдог ийм ажлууд байсан. Тэгэхээр бид энэ хугацаанд бол маш олон удаа энэ сумдороо тойрч иргэдтэй уулзаж, санал бодлыг сонсож, аймгийнхаа хэмжээнд шийдвэрлэх юм бол шийдвэрлээд ирсэн. Цаана ямар асуудал байгааг бол тэг гүнзгий мэдж байгаа. Зүрх сэтгэлдээ мэдж байгаа. Тийм учраас энэний төлөө бас бид нэр ингээд энэ багаараа ажиллах юмсан. За тэгээд дээр нь бас яг энэ олж харж байгаа шийдлүүдээ бод тэмдэглэл дээр бас ингээ ахиулж аваад хэрэгжүүлж үр дүнд хүрэх юмсан гэсэн бодол байгаа. Тийм төлөвлөсөн зүйлүүд ч нэлээд байна. За 20 дугаар зууны шинэ үеийн уран зохиолын төлөөлөл Сонон Балжрын буян нэм хагсны одоо гэрэлт хөшөөний өмнө хоёлаа зорж ирсэн байна. Таны өвгдээц, өвгийн талын өвгдээц ингэнлээ. Тэгээ мэдээж одоо өөх удам таны гэр бүлийн тухай яриагаа бас энэ хэсгээр өрнүүлье гэж хоёлаа энд ирсэн байна. Тэгээ манай их зохиолч одоо буян нэм ах маань манай өвгийн одоо төрсөн экстүүсийн хүүхдүүд тэгээд Дондогоо аймгийн одоо Дэлгэр ангаа сумын ийм осод байж байгаа. Дэлгэр ангаа уул гэж манай нутгийн одоо хамгийн сайхан шүтээ хайрхан Монгол өмнө шүтээ хайрхан байгаа. За үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед бол Дэлгэр ангаа уулаар одоо тэнгэрт даншил өргөж исэн юм түүхтэй. Дэлгэр ангаа уул нь өөрөө уртын дуу, өв соёлын тусдаан дэгж аягтай ийм сайхан цэнхэр ангаа байдаг. За энэ нутгийн одоо араа өрөөс бол олон сайхан алдартай хүмүүс төрсний нэг нь манай одоо ууган гавьяат уран зохиолч Сонон Балжрын буян нэм хөгч юм байна. Тэгэхээр энэ хүний тухай би бас өвөөгөөсөө сонссон хэдэн зүйлээ энд ярьж хэлэх нь зөв бах. Өөрөө одоо зохиолоо бичиж, өөрөө жүжигээ найруулж, өөрөө одоо дүрдэн тоглодог байсан. Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагыг анх үүсгэн санаачилж одоо удирдагчаар нь ажиллаж исэн. За дээр нь Монгол орныг бас
нэгтгэх ажлаар энэ өөр Монгол Бурят улсад бол нэлээдгүй жил ажиллаж тэдгээр хүмүүсийг одоо соёлжуулах, бичиг үсэх заах замаар одоо улс орондоо бас үндэснийхээ одоо дархлааг бий болгох ажлуудыг бас төрийн даалгавраар хийж гүйцэтгэж ирсэн ийм одоо сэхэт хүн байсан. Харамсалтай нь одоо 1930-ад оны хэлэмжлүүлэлтийн үед бол 35 наснда одоо хэлэмгдсэн байдаг. Тэгээ гол одоо тэр алтан загсны үлгэр гэдэг нэг тийм зохиол байд өөний ухаан бичсэн. Тэр нь болохоор сэлэнг мөрний хөвөөг одоо ингээд тэр загас сөрж урсхуу, дагаж одоо уруудаж урсхуу гэсэн тийм утгатай, тийм дал дагуулгатай. Тэгээ одоо бид нэр бол бодоод байхад бол тухайн үеийн дээр одоо хувьсгал гэдэг юм уу тийм төрөнгөл энэ тэрийг л одоо агуулж өччихсэн. Энэ ийм зүйлүүдээс болж байцаагдаж нэлээд бас итгүүлж авсал ийм төв тавинтай хүн. Тэгэхээр энэ бол хүн болвол дунд говийн за дэлгэр хангаан хүнээс гадна Монголын сэхэтнүүдийн томоохон төлөөлөл ийм хүн байгаа. За ийм одоо манай өвөө талын удмынхан ийм усууд. За манай эмээ талын усууд бол дэлгэр хангаас сумын аваа өвөө гэх юм гэхээр манай нутгийн бол сайн мэднэ. Их олуулаа 13 хүүхэдтэй ийм хоёр хүн. Тэр хүмүүсийн үр хүүхдүүд одоо 5-600 болцсон байна. 1950-аад оноос эхлээд энэ ургийн баяр гэдэг юмыг дэлгэрүүлж ингээд үр хүүхдүүдийг ойрхон явуулдаг ийм хүмүүс байдаг. Манай аав ээж хоёр 1981 онд одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль одоо миний одоо сая сүүл төгссөн сургуулийг 81 онд төгсөөд нэг анги байж гаад сургуулийн оюутнууд хоорондоо гэр бүл болоод тэгээд Дундгой аймагт төгсөж ирээд 95 хүртэл ажиллаж амьдарцгаасан. За манай аав Лавсран гэж одоо хүн байдаг. Тэгээд 81-ээс 95 онд бол аймгийн захиргаанд төсөв санхүүгийн хэлтсийн дарга албан тушаалыг нэлээдгүй багахан хугацаанд бол хийж гүйцэтгсэн юм санхүүгийн мэргэжилтэй хүн байдаг. Тэгээ ааваас аваад би тэр ёс зүй, зарчим, хүнлэг, суртахуун гэдэг юм, шудраг байдал гэдэг юм нэлээд бас тий бас надад шингэсэн болов уу гэж одоо хүндэтгэж явдیں۔ Одоо ингээд тэтгэврийн хүн болоод байж байна. За ээж маань болохоор мөн эдийн засгийн мэргэжилтэй. За энэ хуучин нийтийн ахуй үйлчилгээ үндэсний үйлдвэрт одоо эдийн засгч нягтлан бодлогчоор ажиллаж байгаа. 90-ад он гарангуут анхны энэ хоршоог үүсгээд Дундгой аймагт ахуй үйлчилгээний Монголжоо хоршоо гэж үүсгээд одоо бүхий л энэ малчин хүмүүсийн түүхийдийг авах, за буцааж одоо гэрийн арьс одоо юуг ойж өгөх, одоо бэрзэн тоорго бүрээс ойж өгөх. За тэгэл ноос ноолорын улсын үйлдвэрүүд тушаах. За тэгэл хил гайлаас үндэсний бүтээгдэхүүнийг авсаж өгөх гэх юм төмний төлөөл одоо ажилласан хүн байдгийг. Тэгээ сүүлд бол доктортой амжиргаа гэдэг төсөл дээр нэлээд олон жил ажиллаж байгаад одоо бас тэтгэврт гарцгаасан юм усуд байгаа. Тэгээ ээж бол миний одоо хамгийн том зөвлөх. Тий одоо яг л бүхэл энэ төрийн ажил дээр олонний дунд тий одоо яаж явах хэвээр. За тэгээд нийгмийн асуудлыг их сайн мэддэг хүн болгоныг одоо өөрийн ингээд төрсөн юм шиг ингээд бодож ажиллаарай л гэж загцаад байна шүү дээ манай. Аав талаас зарчим, ээж талаас хандлага тий одоо хайрлах, хүнлэг байх гэдэг зарчмыг ер нь дийлэн хижээ аав нарын нэг үр хөвгттэй нөлөөлдөг нэг тийм юу байдаг шүү дээ тийм тий одоо энэ аав ээж нэрхэм зүйл бол одоо хүнийг ямар явах тий. За тэгээд юун дээр одоо унж бүдрэхгүй байх уу, юуг одоо ямар аргаар хийж болох уу. За дээр нь болохоор ер нь одоо энэ амьдралын мөн чанарыг бас багаас нь суулгаж л одоо насан туршдаа хамт явдаг, үлгэрлэж явдаг ийм эрхэм хүмүүс учраас аав ээжтэй хайртай шүү гэж бас хүн хэлье. Нөгөө хийх хүн дарга олдно, хийхгүй хүн чалтаг олдно гэдэг штэ. Дахиад нөгөө онцлогийг хэлье. Дундгой аймаг бол бас хамгийн бага төсвийг авдаг. За тэр төсвөө зөв зөвлөдөө ухаантай зарцуулахыг хичээдэг гэдгийг бол энэ хугацаанд миний хувьд бол сэтгүүлчээр олж харж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Тэгээ аймгаа төлөөлөн аймгийнхаа бас хөгжлийн тухай өөрийнхөө байр суурийг багийнхаа хийж хэрэгжүүлж байгаа ажлыг онцолж ярьж цаг гаргасан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Одоо хэдийгээр би өөрийнхөө ажлыг танилцуулаад байгаа юм шиг боловч энэний цаана манай одоо баг хамт олонны манлайлал, удирдлагын манлайлал, за энийг дэмжиж ажиллаж байгаа нутгийн маань бүх чөлтний төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, за ард иргэд маань бас байгаа. Тэгээ бидний залуучуудын хувьд бол хамгийн итгэдэг зүйл бол зөв гарц замуудаа олж хараад тэгээд нэг зүгт хараад хамтдаа одоо хичээж ажиллавал
Дондгон маань бол хөгжнөө гэсэн урайндаа хурч тий хэлсэн амандаа хөрнө гэдэг шиг энэ урайндаа хурч ингээд бас говийн бүсийн нэгэн сайхан бас аймгийг одоо өнгө төрхийг бий болгоно гэж итгэдэг. За баярлалаа. Амжилт хүсье та.